өндөг нэмнэхээ өөрчлөгдөшгүй, хуруу нэмнэхээ хөвшгүй. Алга нэмнэхээ арилшгүй, минийхээ миний. Тэгэхээр суугаад харуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хурууныхээ ток шоу шинэ дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнгөрөх 7 хоногийн хувьд монголчууд загвараар амьсгалсан 7 хоног байлаа. Торгын шоу, гоёл наадам, за мөн загварын 7 хоногуд бас хаас агуу үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаагийнхаа зочныг бид бас энэ сэдвтэй холбогдуулан сонгосон байгаа. Бэлэгцнээ ямар зочин бидэнд урагдан ирж байгааг хамтдаа сонирхолтой. За тийм ээ үзэгчдээ Монгол улс 26 дахь гоёл наадмаа өнгөрсөн 7 хоногт хийж амжилттай зохион байгуулж өнгөрлөө. 26 дахь гоёл наадмаас Монгол улсын загварын оргил шагналсан отхон топ модель төрсөн байгаа. Өнөөдрийн зочин маань топ модель Бадам гэрэл ингээд хамтдаа зочдоо өгтөө авцгаая. За сайн байна уу? Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Та бүхэн ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгт бас өнөөдөр топ модель Бадам гэрэлтэй маань ярилцахаар радио телевизийн дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд за мөн Андра модель агентлагийн моделууд маань хүрэлцэн ирсэн байгаамаа. Тэгээд Бадмад дахин баяр хүргэе нийт үзэгчдийнхээ өмнөөс топ моделийн тэтмийг зөөснөөс хойш цөөхөн хоногийн дараа манай телевизээр дамжуулан анх удаа үзэгчдтэй уулзаж байна. Тэгээд 2 хоногийн дотор бас альжаалаа тайлж амживөө. Маш их баярлалаа. Та бүхэндээ бас үзэгчдтэй, содолд байгаа үзэгчдтэй, мөн дэлгэц үзэж байгаа үзэгчдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ямар ч байсан миний хувьд энэ жил ал замгаар дүүрэн байлаа. Тэгээ 2015 хоног инээсэглээ огтход миний бие бол бэлэн байна. Тэгэхээр гоёл наадмын талаар хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. 2004 онд анх загварын салбарт хөл тавьсан 2006 оноос хойш энэ жилийн хүртэл бараг 8 жил гоёл наадмын тайзыг чимлээ. Тэгээд 8 жил гэдэг бол за тэгээ загварын салбарт хөл тавьсан 10 жил гэдэг бол мэдээж багагүй хугацаа. Тэгээд яг тайзан дээр төрсэн сэтгэгдэл ямар байв? 12 сар гараад яг 12 сар гарахаас өмнө 11 сарын сүүлээс эхлээд ер нь яг энэ загварын салбарынхны нөгөө хэд ачааллын үе буюу идэвхтэй үе эхэлдэг. Тэгээд энэ үеуд нь яагаад эхэлдэг вэ гэхээр торгон шоугаар эхлээд тэгээд гоёл наадам үргэлжлээд тэгээ ерөнхийдөө бас олон улсын тэмцээнд оролцож байгаа одоо бас мисс моделуудын маань тэмцээнүүд ингээд дараараас яваад эхэлдэг. Миний хувьд ч гэсэн бас энэ шат дарааллын дагуу гоёл тарга наадмаар ерөнхийдөө бас миний ачааллын үе эхэлсэн. Тэгээд тарга наадамдаа амжилттай оролцоод дуусаад байж итэл маргааш нь гоёл наадмын загварын 7 хоног эхлэх байсан. Тэгээд бүтэн 7 хоногийн турш гоёл наадмынхаа тайзан дээр загварын 7 хоног дээр загвараа өмсөө тайзан дээр алхаад финалыгаа мэдээч маш их хүлээж догтлоод тэгээд финалийн үед бол бүхэл моделууд маш их хичээл зүтгэл гаргасан, хөдөлмөр гаргасан бас одоо хэдэн жил зүтгэснийхаа бас ач гавьяа тэрхүү бас сэтгэл ханамжийг бас тэр тайзнаас авдаг байгаа. Тэгээд миний хувьд ч гэсэн энэ жил баггүй амжилт гаргасандаа бас маш их баяртай байгаа. Тэгээд хүмүүс болохоор маш их дэмждэг хүмүүс байсан, за шүүмжилдэг хүмүүс байсан. Тэр дундаасаа бас за Бадам гэрэл болоорой гэсэн дэмжлэгүүд бас маш их ирж байсан. Тэгээд тэр хүмүүстээ юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхний ерөөл бат оршсон байна. Тэгээд өнөөдөр бас та бүхэндээ яг энэ цол хэрэмгийг Бадам гэрэл гэдэг нэрнийхээ урд бичүүлээд бас уулзаж байгаадаа баяртай байна. Гоёл наадмын зохион байгуулалтын хувьд зүгээр моделийн үүднээс харахад дизайнеруудын наадам шүү дээ. Тэгээд дээрэс нь моделийн энэ жил бас хүрээгээ тэлсэн байна. 8 жил орж байгаа хүний хувьд зохион байгуулалт ямар санагдсан бэ? Эргэн тойронд ер нь тайзны ард дуурч гэдэг юм уу тий уур амьсгал ямар байв?
Гоёл наадам тасралтгүй 26 жилийн турш зохион байгуулагдаж байгаа. Ер нь бол Монголд яг энэ наадамтай энэ тэнцвүүц одоо бүх нийт даяараа энэ наадмын цол хэрхмийг хүлээн зөвшөөрдөг наадам бараг байхгүй гэж хэлж болно. Тэгээд гоёл наадам бол нөгөө урт удаан хугацааны туршид зохион байгуулагдаж байгаа учраас мэдээж алдаа оноо байлгүй яг уу. Тэр алдаа оноо гэхдээ одоо засаа залруулад улам сайжруулахын тулд манай удирдлагууд маш их ажилладаг. Манай хамт олон Монголын дизайнеруудын холбоо, шилмэл загварын хамт олон бол энэ дээр маш хөндөр үүрэг хөрөлтөөр ажилладаг. Тэгээд миний хувьд бол энэ үүрэг хөрөлийг нь шилмэл загвар компани модель байсны хувьд бол бас мэдэрсэн. Яг юу болдог, яаж зохион байгуулдаг, ямар их ачаал үүрдэг те нөгөө олон газраас олон агентлагаас ирсэн модельүүдийг яаж хомж нэг одоо нөгөө удирдлагын доор оруулж ажилуулах уу гэдэг ч юм уу. Маш олон тийм зохион байгуулалтын ажлууд их гардаг. Тэгээд энэ жилийн хувьд бол загварын 7 хоног зохион байгуулалттай замраатай болсон. За мэдээж финалийн тоглолт бол их одоо нөгөө юу гэдэг маш их юм өрнөлттэй болдог. Тайзны ард бол бид нар тайзны ард асар их ачаалтай ингээл нэгээс нөгөө хувцыг солиод тэр хаана байна, энэ хаана байна, нөгөө хувц нь ийм тийм ингээл баахан юм болж байгаа. Тайзны гарахтаа юу ч болоог юм шиг ингээд гараад ирдэг. Тэгэхээр ер нь бол нөгөө ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тайзан дээр гарч байгаа энэ тайзны урлагийн хүмүүс бол тайзны ард ямар байна? Тэрншгээ тайзан дээр байдаггүй. Шал өөр хүн болоод гарах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ дээр дизайнерууд энэ ч гайхалтай бүтээлийг амлуулах ёстойгийн хувьд бол модельуудын үр хөрөөл их өндөр байдаг. 2-3 модель бас бүдэрч унаад харагдсан л та. Ер нь тайзны хувьд жоохон эвгүй байсан уу юу? Эсвэл бас шинэ хүүхдүүд толиод оруулсан юм болоо? Ер нь шинэ хүүхдүүд маш их орж байгаа. Ямар ч салбар шинэ хүүхдүүдээр шинэ боловсон хүчнээр сусаа сэлбдэг заавал байх ёстой. Тэгээ шинэ хүүхдүүдийг бид нар дэмжих ёстой. Шинэ хүүхдүүдийг бид нар урамшуулах ёстой. Тэгэхээр энэ жилийн тайзан дээр бас шинэ хүүхдүүд нэлээд их алхсан. Гэхдээ энийг би алдаа оноог нь олж харахаас илүүтэйгээ тэр хүүхдүүдийг урамшуулахыг илүү хүсэж байна л да. Яагаад тэгэхээр магадгүй зарим нэгнийхэн хувьд анхных нь асар том тайз байсан. Асар олон үзэгчдийн өөдөөс хараад алхаж байсан тэр хүүхдүүдийн сэтгэл миний хувьд 2006 онд анх гоёлын тайзан дээр алхаж байхдаа би аюу их сандарч ирсэн хөлмаан чичрээл ингээл гар салгалаад тэр үеийг эргээд санахад би одоо энэ орж байгаа шинэ хүмүүсийг бол би ерөөсө буруутахаас илүүтэйгээр урамшуулахыг хичээдэг. Тэгээд бас манай үеийн модельуд маань ч гэсэн бас урамшуулад энэ хүмүүсийг дэмжиж явдаг байгаа. Тэгээд бүдэрч унсан, жоохон зог туссан ч юм уу тиймэрхүү юмуд бол байсан. Яг тайз маань нэг гараад дөнгөж нэг удаагүй жоохон эсэгтэй юм жоохон уруу юм байсан. Тэгээд тэгэнгүүт яг тэрэн дээр яг нөгөө өсгөтэй гуталмантай тушаад тэрнээсээ болоод бүдэрсэн ч юм уу тийм тохиолдол гарсан баг. Гэтэ зүгээрээ ер нь бол ямар ч салбарт жаахан алдаа оноо байдаг шүү дээ. Тэгээд тэрийг бол засаа залруулад явах нь үүрэг учраас засаа залруулж чадж байгаа хүмүүст нь бол баяр хүргэе гэж хэлэх хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ? 2010 онд гоёл наадмаас Бадам гэрэл шилдэг загвар өмсөгчийн шагналыг хүртэж байсан. Тэр жил топ модель уран бэлэг топ модель болсон. Тухайн үед таныг бас топод одоо орох магадлалтай 4 моделийн нэгэнд багтаасан байсан. Тэрнээс хойш бүтэн 4 жилийн туршид одоо топод орох магадлалтай моделлуудад орж явж байгаа хасагдаад тэгээд тэрний эргэн тойронд нэг яриа гарлаа л да. Тэгээд ам нэвэл уушиг нэгэж сая гоёлын финалийн одоо гала тоглолтын дээр шагнал гардуулж авах мөчөд үзэгчдийн суудалд бас яригадаад л авч л байна. Ер нь за одоо ингээд мянган баярын нууц амраг тодорж ийн гэдэг юм уу эсвэл нэг тэрнтэй холбоотой хүн тодорж ийн доо. За гоёл наадам бол угаасаа мянган баярын эхнэрүүдийн наадамч гэдэг юм уу тий. Нэг иймэрхүү өнгө айс иймэрхүү яриа байлаа. 2010 онд таныг одоо шилдэг загвар өмсөгч болоход мянган баяртай явалдаагүй учраас энэ охин топ болж чадсангүй гэдэг яриа бас яг тэр үзэгчдийн дунд байсан юм. Би одоо сүүлийн хэдэн жил сурвалжилж бас дотор нь байгаагийн хувьд ингээд сонссон зүйлээ асууж байна л да. Тэгэхээр яг энэ яриан дээр та ямар хариулт өгмөр санагч байна? Нөгөө муу юмд барьдаг одоо нэг л муу юм болохоор барьдаг хүний нэр бол мянган баяр гэдэг хүний нэр болчиход байгаа байхгүй. Тэгээд ер нь бол загварын ямар ч тэмцээн уралдаан, ямар ч одоо арга хэмжээг бүгдийн тэр хүнтэй холбодог. Тэгээд энэ бол цэвэр тууршрал л да. Тэгээд тэр хүн чинь өөрөө бас тусдаа арга гэртэй, амьдралтай бас л тэгэл ингээл энэ нийгэмд бас зохицохгүй амьдрах гал хичээж байгаа хүн тий. Ер нь бол яг нөгөө нийгэмдээ нээлттэй болцсон хүн учраас бид нар муу хүн гээд анханаас үлээгээд авцсан. Тэгэнгүүт магадгүй өөрийгөө тгий танилцсан ч юм уу тий. Тэгэнгүүт тэргээр нь ингээд бүх жилийн турш одоо энэ загвартай холбоод
ойлгоод ингэж яваад байна л да. Тэгээд Монголын дизайнеруудын холбоо бол өөрөө асар олон чадварлаг хүмүүсийг багтаасан удирдлагуудтай байдаг. Энэ хүмүүс бол өөрөө Монголынхаа нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй тэгээд дээр нь зарим тохиолдолд бол ингээд шүтэн биширч бахархах зүйлтэй хүмүүс олон байдаг л да. Тэгээд ганцхан мянган баяраар загварыг төсөөлөх бол их өрөөсгөлөлтэй, маш их өрөөсгөл. Яагаад тэгэхээр тэр хүн бол зүгээр л нэг хүн. Ямар нэгэн үйл ажиллагаа, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад нэг баг бүхэл бүтэн баг хамт олонны бүтээл гэдэг. Тэгэхээр ганцхан хүний жижигхэн гаргасан зарим нэг алдаанаас болоод ч юм уу эсвэл магадгүй зүгээр тэр хүний сонголтоос болоод бид нар загварын салбарыг тэр чигтэн тэр хүнтэй холбож үзэж болохгүй л дээ. Тэгээд бүхэл үед одоо нөгөө муул юмд болохоор л дандаа мянган баяр гэдэг нэр ордог шиг ер нь бол одоо бараг монголчууд чихэнд нь ингээд дасал болцсон биз дээ. Тэгээд энэ нөгөө туушаастай ойлголтоосоо ер нь бол салах хэрэгтэй. Хүн цаг хугацаагаа дагаад хүн байнга өөрчлөгдөж яадаг. Өөрчлөгдөхгүй байвал харин муу. Миний хувьд бол тэгж боддог. Хүн цаг өөрчлөгдөж магадгүй өнөөдөр би юм байсан бол маргааш би ишөө илүү сайн байх тал дээр илүү их арга хэмжээ авах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг баримдаа л байгаад гэдэг зүйл маш ховор шүү дээ. Цаг хугацаагаа дагаад хөгшрөн эсвэл бундна эсвэл одоо юу гэдэг чанараа алтан ч юм уу тийм эсвэл ахин ч юм уу ингээд хоёр талтай бүх юм сайн муу хоёр талтай. Тэгэхээр яг манайхан нөгөө муу талыг нэг илүү их олж харахыг хичээдэг. Ер нь би бас хүмүүст хандаж хэлэхэд аливаа зүйлийн яагаад заавал муу талыг нь олж харах гэж хичээд юм бэ? За яагаад сайн талыг нь олж харж болохгүй гэж те. Магадгүй та муу талыг нь олж харснаа танд сөрөг энерги хуримтлагдчихэдэг. Сайн талыг нь олж харснаа таны нөгөө аура гэж ярьдаг тэр магадгүй нөгөө энерги чинь гоё цэвэршээд гоё болоод те хүмүүст гоё зүйл бэлэглээд ингээд яваадаж болно. Тэгэхээр хүн зүгээр өөрөө л өөрийнхөө ямар хүн байх тэр замыг ярьж байгаа, хэлж байгаа, хийж байгаа үйлдэлээсээ бодож байгаа бодлоосоо одоо бий болгоод байт юм болов. Тэгэхээр цэвэр туулшрал гэж хэлмээр байна. Та түүнийг таних уу? Танилгүй яг манай одоо загварын дизайнеруудын холбооны бас удирдах зөвлөлийн гишүүн. Тэгээд бидний бол одоо захирал гэж хэлж болно. Тэгээд бид нар загварын арга хэмжээнийхээ өмнө гоёл наадмын өмнө бол манай захирлууд бидрийг за маш сайн оролцох хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэдэг манай удирдлагууд бүгдээрээ байж байгаа бид нартай хурал хийгээд ингээд бид нар сануулга өгдөг. Тэгээд гоёл наадам гоё болох хэрэгтэй. Та нарын хүчээр ингэх хэрэгтэй. Та нар ингэхгүй байх, тэхгүй байх. Зарим нэг нь шүүмжлүүлнэ, зарим нэг нь зэмлүүлнэ, зарим нэг нь магтуулна. Ер нь бол харж ясны хувьд бол харж ясан. Гоёл наадмын шагнал гардуулах тайзан дээр бас нэг зүйлийг харж байлаа л да. Таныг загварт хөтлсөн таны багш Халиун энэ удаа бас шилдэг загвар өмсөгч боллоо. Шавин топ боллоо. Яг энэ агшин ямар байв багшаа хоёр зэрэгцэж нэг жилийн гоёлоос одоо бас дээд доод шагналыг хүртлээлтэй. Шавын эрдэм багшаас гэдэг те. Тэгэхээр ер нь бол миний сурч мэдсэн бүх зүйл багштай маань шууд холбоотой. Тэгээд багшаагаа шагнал авч байхад ч гэсэн би маш их баяртай байлаа. Тэгээд ер нь бол миний багш их өөрөө сайхан сэтгэлтэй, их зөөлөнд хүлээцтэй юм хүн байдаг. Тэгээд намайг анхаал загварын салбарт за би ингээд загвар өмсгч болмоор байна гэд багшаа гэд ингээд дуудаад ороход намайг маш халуун дотноор хүлээж аваад миний бүхэл одоо том үүд хаалхуудыг нээж өгөхөд тэр хүн асар их өөрөөрөлтэй байсан. Тэгээд миний гэсэн бүх зүйлийг надад одоо загварын салбартай холбоотой бүх зүйлийг надад зүйтэйгээр ойлгуулж өгсөн энэ гайхалтай бол миний Халин багш байгаа. Тэгээд энэ ташрамд бас Халин багштай баяр хүргэе, баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд таны зааж сургасан энэ олон зүйлийн ачаар өнөөдөр шавь таны нэрийг цураатуулсан хүн болох болно гэж бас хэлмээр байна. Тэгэлгүй яг хуу Халуун багшийн нэрийг Бадам гэрэл цураатуулахаас гадна Бадам гэрэл багш гэдэг яриа бол өнөөдөр загварын салбарт нэгэнт тархсан. Өөрөөр хэлбэл юм бол бас Андра модель гэдэг загварын өөрийнхөө агентлагийг нээж ажиллаулаад 2 жил болж байна. Загварын хувьд багшаар ажиллаад бас 3-4 жилийг жаартаа удчихин тийм ээ. Тэгэхээр бэлгүүн заяа, балжидмаа гэдэг одоо Бадам гэрлээр оголсон модельүүд өнөөдөр загварын салбарт бас л амжилттай явж байна, мисс болж байна, гадаадын тэмцээнүүдэд оролцож байна. Өөрөө багш гэж дуудах ямар байна? Маш их өндөр үүрэг хариуцлага мэдрэгддэг. Эхлээд багшаа гэд намайг хүүхдүүд дуудаад эхлэхэд би тэр үед бол
ер нь арай жоохон байсан болов. Яг 2 жилийн өмнөхөөс өөрийнхөө агентлагийг бас байгуулад багшуулаад ингээд яваад ирэхэд бол багшаа гэж дуудаж байгаа тэр дуудлага болгоно надад асар их үүрэг хариуцлага санагддаг. Тэгээд хүнд юм зааж сургана гэдэг бол өөрөө асар их судалгаа, өөрөө асар их мэдээлэл мэдлэгтэй байж иж магадгүй туршлагатай тий. Өвшөө илүү өөрөө одоо тэр хүүхдүүд юм заах хэмжээнд байж иж бас хүнийг багшаа гэж дуудаж бас үнэлж хүндэлдэг болов гэж боддог. Тэгээд аль болох шав нартаа зөв зүйтэй талаас нь бүх зүйлийг тайлбарлаж ойлгуулж тэр хүүхдүүдийг одоо маш тийм дэг журамтай тодорхой хэмжээнд загварын салбар бол бас их диктатуртай салбар л та. Тэгээд энэ салбарт хэрвээ энэ диктатурыг алдвал тэр хүүхдүүд бол энэ бол загварын салбарын цаг хугацааны урт байдаггүй. Тэгэхээр би хүүхдүүдтэй бас тодорхой хэмжээнд үе шат гэж байдаг, цаг хугацаа гэж байдаг. Ямар ч юмд үе шатаар нь харьцах хэрэгтэй. Магадгүй зүгээр чамтай чицүү байгаад чиний өмнө аль хэдийн үе модель болцсон загварын тайзан дээр удаан алхацсан тэр хүнийг бол чи хүндлэх хэрэгтэй. Хамгийн чи төрүүлээд мэдлэх хэрэгтэй. Хүндлэн гэдэг бол өөр ойлголт тийм ээ. Одоо хүмүүстүүд бас зарим нэг тохиолдолд одоо нөгөө хөлтөн суухт ойлгох ч юм уу тэгж ойлгоод байдаг. Хүндлэн гэдэг чинь өөрөө үгийн сонсоод тэр хүнийг дагаж дуурайх, тэр хүний үгийг сонсоод өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх те тодорхой хэмжээнд амьдралд нь нөлөө үзүүлж байгаа тэр хүнийг тийг чадчихвэл тэр хүнийг хүндэлдэг болов гэж боддог. Тэгэхээр шамдартай аль болох хүндлэгдсэн тэр багш нь байхыг хичээдэг. Андра модель агентлагт танаас гадна өөр ямар модельууд багш нар ажиллаж байна. Тэгээд одоо хэд орчим хүүхдүүдийг энэ салбарт бэлтгэн нийлүүлвэ. Мэдээж бүгдээрээ загвар өмсгөж болж чадахгүй шүү дээ. Манай агентлаг ер нь бол гоо зүйн сургалт явуулдаг, балетын сургалттай, бүжгийн сургалттай юм хоссон одоо энэ сургалтуудыг хүүхдүүдэд одоо санал болгодог энэ агентлаг байгаа. Одоо зөвхөн зарим нэг агентлаг бол заавал 172-оос дээш өндөртэй, эсвэл заавал туранхай жин заацсан ч юм уу тийм байдаг. Миний хувьд бол хүүхэд болгон гоё байгаасай, эмэгтэй хүн болгон гоё байгаасай, залуучууд тэгээ эмэгтэй хүн таалга онголгож өгдөг байхаа мэддэг байгаасай ч юм уу. Тиймэрхүү зүгээр юм одоо нөгөө бүхэл өдөр тутмын амьдралын жижигхэн тэр соёлын асуудлуудыг соёлын алдаануудыг хүүхдүүдэд хэлж өгөөд энэ дээр битээ алдаарай, энэ дээр жахан ойлгож байгаарай тий эмэгтэй хүн таалгадтай донгоолгож өгөөд өөрөө дараа нь орж байгаарай ч юм уу. Ер нь бол эмэгтэй эрэгтэй хүүхдүүдэд тус бүрдэн эрэгтэй эмэгтэй хүний одоо хувь хүний гоо зүйн тэр мэдлэгийг хүргэхийг зорддог. Тэгэхээр манай агентлаг бол заавал өндөр, заавал тийм гэж хүүхдүүдийг ялгаж салгахыг бол ерөөсөө хүсдэггүй. Тухайн ирж байгаа сонирхож байгаа хүүхдүүдийн хүсэл эрмэлзэлд тулгуурлаж манай агентлаг үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд манай агентлагийн ерөнхий менежер Инх Туя гэх миний жинхэнэ одоо хар багын найз маань ажилладаг. Тэгээд найз маань ер нь бол хэрвээ намайг ажилдаа байгаа тохиолдолд миний бүхэл харын ажлыг амжуулж чаддаг. Миний одоо хамгийн найдвартай хүн гэж хэлж болно. Тэгээд түүний дараа манай бүжгийн багш Тэргэл гэж багш охин байгаа. За манай багш модель Халуна гэж хүн модель байгаа. Халуна маань бас их амжилттай явж байгаа. Сая энэ жил Miss Mongolia-гийн дэд байрын шагналыг хүртсэн. Бас олон улсын Miss Bikini Universe тэмцээний Miss моделийн шагналыг хүртсэн. Өөрөө бол их өвөрмөц царайтай юм модель шинжтэй бүр юм харвас нэг юм тийм охтууд байдаг штэ. Чартгануудтай юм өвөрмөц ингээл харахад зурган дээр айгүй гоё гардаг. Тийм модель охтууд байгаа. Ер нь бол маш олон хүүхдүүд байна л да. Тэгээд саяас гоё л наадамд амжилттай оролцсон хүүхдүүд маань ч байна. Тэгээд жил ирэх тусам хүүхдүүдийг олон юмд оролцуулаад, туршлага судлуулад бас олон зүйлийг ойлгох, наан цаантай учрыг ухах тэр одоо ухааныг нь бас бэлдэж өгөхөөр ажиллаж байна да. Одоо хоёрыг бас өмнө нь уулзаж байхад нэг хүүхдээч гэмээр юм шиг тухайн үедээ эмэгтэй байсан бах. Одоо бол чамд хүүхдээ санагдаж магадгүй нэг түүх байсан. Инх Туя гэд найз чинь нөгөө Нарантуул цах дээр хамт явж материал хайлтсан найз мөн үү? Мөн шүү. Тий. Юу мөн шүү. Бид хоёр Нарантуул дээр тэр үед жирэмсэн байсан хоёлаа. Тэрийг нэрээ дурсахад ихтэй их гоё байдаг л та. Тэгээ бид хоёр хоёулаа зүтэр гэцтэй манай найз 5 сард 6 сартай байлоо. Би нэг 4 сартай. Бид хоёр 2 сарын зайтаас төрсөн. Тэгээд яг түрүү жил гэсэн үг л дээ. 2013 онд төрцгөөсөн. Тэгээд яг тэр үед хоёр юм бондгор гэцтэй хоёр хүүхэн өндөр хоёр хүүхэнд зах дээр очиод бид хоёр нөгөө
ийм креслин тэр бодон авах гээд тэг ер нь бол нөгөө анхаал юм хийж байгаа учраас аль болох хямд төсвөртэй тэгсэн мөртлөө жоохон чанартай юм авчих гал нэлээ явсан. Тэгээд нөгөө тэр өдөр ягаад ч юм нөгөө манай хүн тэгэл манай дүү мөн ерөөсөө хичээл сургууль юм давхцаад ерөөсөө болж өгдөгөө. Тэгээд нөгөө өдөр цаг хугацаа алдаадсан учраас цаа хойлоо явчихъя гээд тэгээ бид хоёр хоёлоо нөгөө миний машинтай шууд авах гээд гараад Нарантуул захаараа тэгээд юмаа цуглуулад авчихсан. Тэр үеийг одоо бодохоор бид хоёр ер нь бол бүр юм бараг төрөн төртлөө ер нь бол ажилласан. Манай зөвхөн бас төрөн төртлөө ажиллаад би бас яг Туркийнхаа 4 хоногийн өмнө Miss and Model Festival гэдээ бас загварын тэмцээн зохион байгуулаад тэнцээ шүүгчээр ингээд өөрөө зохион байгуулад өөрөө бас шүүгээд тэгээ сууж исэн. Тэгээ тэр үеийг эргээд бодохоор бас эмэгтэй их төвчээртэй юм байдаг юм байлээ. Тэгээд өөрийнхөө нөө өсөж зорьсон зүйлдээ хичнээн бие давхар ингээ айгүй том гизтэй хүнд биетэй болоод ингээ ядраал хавгнаал ингэсэн ч гэсэн өсөл мөрөдлийн төлөө эмэгтэй хүн бас тууштай тэмцэж түүнийхээ оргилтын нүрхийн тулд бас тодорхой хэмжээнд асар олон одоо төвчээрийг туулж чаддаг. Ийм одоо эмэгтэй хүний төвчээрийг бол би магтандуулдаг шүү дээ. Ер нь бол жирэмсэх хүн жоохон эмзэг байдаг шүү дээ. Уйлаад авсан гэсэн тийм нэг мужаа ахаас болоод. Тий, тэр ах маань тэр ахыг бас зах дээрээс олж исэн. Тэгээд ингээд битэр бодол хэрэгтэй нэ ингээд булангийн юм бодон баймаар байна. Тэгээд битэр ер нь бол агентлагийн ингээд улаан цагаан өнгөөр ингээд гоё өнгөө ингээд хоршуулах гэж амаа гэд яриад өгсөн ах заа тгийгээд тэгээд яаж мэдгүй битэр ер нь бол нөгөө туршлагагүйцсан л гэсэн үг л те. Тэгээд тэр үед за зүг болоо. Тэгээд ахад урьдчилгаан мөнгөний өгөөд тэгээд маргааш нах ирээд манай дээр ингээ хэмжээ аваад ирээд тэгсэн чинь ах 7 өдрийн дотор ер нь бол хийж өгөх ёстой жижигхэн бод юм байсан. Тэгээд булангийн бод ингээ 7 өдрийн дотор хийж өгөх ёстой байсан чинь 17-8 хоног алга болцсон. Тэгээ манайх нөгөө нээлттэй их гээд 5 сарын 16-нд лөө 15-нд бид нар нээлттэйгээд анхны хүүхдүүдэд авчихсан. Тэгээд нээлттэй их гэдэг ах байдаггүй. Уцаа салгаад алга болцсон. Тэгээд уцаа нэг дуудаад ярьсан чинь шал согтуу. Тэгээд ингээд би бүр ингээд нөгөө жирэмсэн юм чи хоёр биеийн луг харж битээр нэрвтээд яах юм бэ одоо ингээд бүр ингээд бачуураад те. Тэгээд манай зөвхөн 8 сард төрөх би 10 сард төрөх ингээд хоёулаа би 5 сартай манай хүн 7 сартай байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө яг нөгөө эд нөгөө нэрвтдэг үе эхэлсэн те. Тэгээд ах дараа нэг авчирсан бод нь их онцгой бод хийгээд ирсэн байсан. Тэгээд ер нь бол бас хүн тэр үедээ магадгүй гэтэ зарим нэг тохиолдолд бол тиймэрхүү зүйлүүд ажиглагдчихсэн жирэмсэн болохоор тэр ч юм уу эмзэг байсан болохоор тэр ч юм уу их одоо иш зайлуул гэж боддог хүмүүсийн хандлага мэдэгддэг ч юм уу те эсвэл энэ одоо хөөрхийн амтан зайлуул гэсний өрөвдсөн ч юм эсвэл одоо жоохон басаж ингээ нөгөө юу гэдэг төвөгшөөсөн ч юм уу те тиймэрхүү хандлага бол харагдчихсэн. Тэгээд тэр үедээ би ер нь юуг бодсон гэхээр за ер нь бол би андраг босгоно. Тэгээд андра бол миний хувьд би энэ хүмүүсийн одоо гаргасан надад хамгийн хүнд үедтэй надад гаргасан онцгой авирахын төлөө би эргээд айгүй том инээмсэглэлтэй суучихна гэж боддог байсан. Тэгээд тэр үед Эндра бит хоёр ярилцаад за миний соёлын ямар ч байсан андрага босгоно шүү. Андраг ажиллуулъя шүү. Тэгээ хоёулаа өсөл мөрөөдөлтөд хүрэн шүү. Хоёулаа хамаагүй шүү гэ. Тэгээ хоёулаа цүдэр гэдтэй би өсвөтэй гутлан дээр хүмүүс яаж алхахыг заагаал манай хүн яаж үжиглэхийг заагаал ингээл нэг л ер нь тэр үеийг эргээд ингээд санахаар айгүй дурсамжтай мөртлөө баг зэрэг хөвгтэй эргээд ингээд санахаар бас зарим тохиолдолд маш их шар ингээд малтсан тэр одоо цаг үеуд гэж бас хэлж болно. Гэхдээ өнөөдөр бас Андра модель агентлаг бас байр сууриа олчлоо хүмүүс мэддэг боллоо. Энэ бол хамгийн гол амжилт гоё амжилт болоо гэж би бодож байна. За тэгэхээр үзэгчдээ манай өнөөдрийн зочноор топ модель Бадам гэрэлд оролцож байна. Бүгдээрээ хэсэг хормын зар сурталчилгааны дараа түүний хувийн амьдрал гэр бүл хайр дурлалын талаар эргээ ярилцъя. Хурууныхээ ток шоуг сонгуульж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид топ модель Бадам гэрэлтэй ярилцаж байна. Тэгэхээр хоёулаа яриагаа хувийн амьдралын талаар, хувь хүн талаар үргэлжлүүлье гэж бодлоо. Сая хэсэг хорогны өмнө одоо нөгөө жирэмсэн байсан талаараа ярьлаа л да. Тэгээ саяхан эмзэг байсан үеийнхээ талаар хүн саяхан хүрсэн. Тэгэхээр хүүхдтэй болно гэдэг бол эмэгтэй хүний хувьд одоо хамгийн том аз жаргал гэж та өөрөө ч ярьж байсан. Ер нь бүх эмэгтэйчүүдийн хувьд
тийм байдаг л та. Тэгээд миний мэдхийн хүүхдээ маш багт нь орхиод загварын тайзан дээр гарч ирсэн, гадуур маш их ажил хөөцөлсөн, гадагшаа маш олон хүүхдүүдийг тэмцээнд явуулаад ер нь нэлээд л одоо бужигнуулна гэдэг юм уу та. Тийм үйл явдал өрнсөн юм шиг надад одоо харагддаг хөндлөнгөөс харахад. Тэгээд одоо яг ингээд хүүхд гаргацсан гэртээ сууж байгаа жингээ хаяхыг хүсэж байгаа ч гэдэг юм уу, ингээд аль эсвэл ажил амьдрал хоёроо зэрэг ингээд сайхан зохицуулан явахыг хүсэж байгаа маш олон эмэгтэйчүүд байгаа. Тэдэнд хандсан гоё зөвлөгөө өгөөч. Одоо жишээ нь Бадам гэлж 11 сарын ихээр төрөнгүүтээ 10 сарын сүүлд 17-нд төрсөн. Төрөөд тэгээд 2 сарын дараа гоёлын тайзан дээр яг л өмнөх шиг ерөөсөө төрөөгүй юм шиг асгаж ирсэн шүү дээ. Тэгэхээр жингээ яаж барьж ив. За тэгээд одоо төрсний дараах галбар хадгалалтын ч гэдэг юм уу, сэтгэл санаа, ажил амьдралын тийм нууцудаасаа яриасаа гэж хүсэж байна. Тэр үеийг эргээд санахаар зүгээр надад асар их төвчээр урам зориг өгсөн яг тэр үеэлдээ. Тэгээ миний нөгөө бодож исэн бодол, зорж исэн зорилго бүр ингээд за яг хийн гэнгээ батжуулсан. Би ерөөсөө тэрнээс огт ухрахгүй гэсэн тийм үзэл бодлыг надад суулгасан тэр үе байсан. Тэгээ ер нь хүүхд гэдэг бол өөрөө хүнийг бас их уян зүйлэн болгох юм байна. Бас их одоо төвчээртэй, хатуужлалтай бүх юмд арай илүү нухацтайгаар харж боддог, холыг тунгааж хардаг тийм болгох юм байлээ. Тэгээд хүүгээ гарснаас хойш яг би их шүүмжлэлд өртсөн л доо. Тэгээд энэ шүүмжлэл бол намайг улам хурцлж ийсэн үү гэхээс биш намайг бол одоо гундаагаагүй. Тэгээд гоёл наадмын тайзыг бол би хүндэлдэг учраас тайзан дээр алхсан гэж бол аль бие осоор бол тайлбар хэлсэн. Нэгдүгээрт тэр шалтгаан, хоёрдугаарт бас олон эмэгтэйчүүдэд урам зориг өгөхсөн гэдэг миний асар их том хүсэл байсан л та. Яагаад тэгэхээр эмэгтэй хүнийг хүүхэд гаргахаар эрэгтэй хүнчтэй ер нь бол харж байгаа бүх л хүмүүс ер нь бол за ингээд гэртээ байх хэвээр эсвэл ингээд за авгаа болчлоо ч юм уу эсвэл одоо юу гэдэг дийлэнхийнх нь бодлоор магадгүй тэр хүн өнгө зүсээ алдаад онцгүй харагдаад те эсвэл ингээд гоё байхаа болчлоо ч юм уу нэг тийм сүрэг юмнууд аягүй их байгаад байдаг юм санагддаг байхгүй. Тэгээд надад ирж байгаа нөгөө бас надад төрсний дараа маш олон эмэгтэйчүүд надтай бас холбоотой байдаг. Одоо ч гэсэн холбоотой байгаа зөвлөгөө аваад явдаг. Тэр эмэгтэйчүүдийн гол одоо нөгөө надад хэлдэг тэр зүйл нь ингээд би жингаас чадахгүйгээс болоод нөхөр маань намайг ингэж хэлээд би тэрэнд нь гомдоод гэл ингээд нөгөө айгүй их тийм гэр бүлийн асуудал их ирдэг. Тэгээд энэ дээр юу харж байгаа гэхээр эмэгтэй хүн төрсний дараа угаасаа асар их нөгөө сэтгэлийн дарамтанд ордог юм билээ л те. Тэгээд жижигхэн ямиг л айгүй дэврэх гээл те. Тэгээд магадгүй нөхрөн зүгээр жоохон одоо магадгүй зүгээр тэр өдөр өмсөд гараагүй болол өмсөж гарсан уу гэж уурладаг ч юм уу те. Өөрөөсөө бас их жижигхэн юм санаа зовхон хажуугаар хажууд нь байгаа хүмүүсийн анхаарал халамжийн жижигхэн одоо нөгөө магадгүй жижигхэн байхгүй орон зайг нь тэр зөвхөн тэр орон зайг нь байхгүй байна да гэж хараад тэрийгээ бүр ингээд даамжруулаад авшруулаад бүр том болгоод те эмэгтэйчүүдийг ер нь их гоё хүлээцтэй байгаасаа гэж хүсдэг. Тэгээд надад бас аюу олон хэлжсэн тэр асуудлуудын хамгийн их давтагдсан зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд хүүхдээ гаргаад удаагүй байхад нь мэдээж ихнэр нь гэртээ ингээд байж гин те нөхөр нь орой налга болчдөг гинэ. Тэг ингээд уцаар ярахаар өөрөө ингээд байн залгадаг. Байн залгангууд мэдээж ямар ч хүн залхахдаг байхгүй. Тэг ингээд залхаадаг гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэг эмэгтэй хүн ер нь бол эрэгтэй хүнийг ерөөсөй залхааж л болохгүй. Тэгээд миний бодож байгаагаар бол ерөөсөө тийч санагддаг. Тэгээд би бол нөхрийгөө одоо манай хүн бол өөрөө ч ингээл бас ингээл алга болоод байдаг хүн бол биш. Ямар ч тохиолдолд заавал над руу уцтаж яриад хараа би ийм ажилтай тэдэд харна гэт хэлэн. Тэгээд яг тэдэд л ирдэг. Тэгэхээр гарч явахаас өмнө хэдэд ирэх үү нээр гэд асуунгууд за би яг тэдэд ирнэ гоо. За гэл би тэр хооронд нь унтчил байдаг. Надад бол нөгөө хүлээгч юм уу эсвэл надад ирэх болов ирэхгүй болов гэсэн айдас байдаггүй гэх юм уу. Тэгэхээр аль альных нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөгөө гэр бүл гэсэн ойлголтын нэг цүм шүү, нэг одоо баг шүү те. Тэгээд би биендээ хайртай учраас тэгээд дээр нь үр хүүхэдтэй учраас бид нар хоёр талаасаа үр хүүхдэд халамжлах хэрэгтэй шүү. Хүүхд өсгөх гэдэг бол ганцхан эмэгтэй хүний ажил биш шүү гэдгийг бас аль нь ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд эмэгтэйчүүд их төвчээртэй жаахан тийм уян хатан байх хэрэгтэй болов гэж боддог. Тэгээд магадгүй нөхрлөө нэг хүмүүсээ жүччихэг л дээ. Тэгээд яагаад бас болохгүй гэж те. Магадгүй нөхөр нь үнэхээр тэр хүнд өндөр үнэлэгдэх ямар нэгэн гоё зүйл хийсэн ч юм уу, ямар нэг нэмэх өнө авах зүйл хийсэн ч юм уу. Тэрэн дээр нь зүгээр миний бодлоор бол хэрвээ тийм тохиолдол надад гарвал би минийэр ямар мундаг юм. Өөр надаас өөр эмэгтэйд минийэр хүндлэгдэж чадсан байна. Харин чамаараа маш их бахархаж чинь гэд хэлчихвэл манай хүн бол
надаас холдож явахаас илүү миний хажууд байхыг илүү хүсэх байхаа. Тэгэхээр ер нь миний тактик тийм гэхүү те. Тэгээд би бол нөхрийгөө ингээл хизээ ирэх үү, яагаад явчих уу, хайчих чинь эсвэл одоо хизээ яагаад ингээ оройтойд энэ ч юм уу тийм одоо комент бол би юусоо хэлдэггүй. Тэгээд оройтх үед нь оройтсон юм нэр юм мэдсэн үү яасан ороод ирэхэд за унтж амар одоо ингэн тийм ороод ирэхэд нь яагаад оройтсон ингэсэн тэгсэн гэл ингээл нөгөө сөрөг юмар ухтаад авахаар тэр чигтээ хүн ингээл нөгөө өөрийгөө өмөрөх тэр хүний өөрийнх нь нөгөө зан чанар нь л гараад ирдэг байхгүй. Тэр бол бүхэл хүнд байдаг. Өөрийгөө өмөрөх, өөртөө буруу халдаахгүй байх те өөрийгөө байнга зөвтгөх ч юм уу тэр зүйлүүд нь гараад ирдэг учраас зүгээр л ер нь л орхичих хэрэгтэй юм болов. Нэг тийм одоо амар ноцтой асуудал биш бол те. Тэгээд альва зүйлийг бас гоё ярилцаж шийддэг байгаасай. Хоёр тийшээ хараа суучвал юу ч шийдэгдэхгүй те. Тэгэхээр яг өдөөсөө харж сууж агаад чиний тэр зан таалагдахгүй байна. Би тэгж бодсон тэр үед тэрний тайлбар нь юу вэ? Гээд эргээд тэр үн тэрийгэ тайлбарлаж чадчихвэл тэгэл асуудал байхгүй шүү дээ. Жингийн хувьд. Жингийн хувьд за ер нь сэтгэл санаа их нөлөөлдөг юм байлээ. Тэгээд би төрснийхаа дараа 2 дахь хоногоос нь яг түрээд 2 дахь хоногоос маань ээж надад ийм дараалал авчирч өгчээсэн. Тэгээд төрсний дараа аль болох маш хурд хугацаанд л нөгөө баадагнах боох гэж ярьдаг штэ. Тэгээ нөгөө даруулга зүөх аюу үр дүнтэй юм байлээ шүү гэж бас хэлмээрэн. Тэгээд би бол нэг сарын туршил огт аваагүй. Тэгээ 2 дахь сарын эхлэхээс нь эхлээд баг тэсэн ядаа авахыг хүлээгээ те. Тэгээ аваад ингээл нөгөө шөндөө авч унтдаг болоод ч юм уу ингээд ер нь бол өдөртөө зүгөө шөндөө аваад маш их төвчээр шаардсан. Тэгээд ер нь бол хөхүүлэхэд тэгэл өөрөө ядраад ингээд унтаж чадахгүй хүүхдээ байн хөхүүлж байгаагийн хажуугаар ингээд биеинд нэг юм баригдаал ингээд аюу хэцүү байсан л та. Гэхдээ ер нь бол энийг бол хэрвээ эмэгтэй хүн өөртөө анхаарал тавьдаг, өөртөө хайртай бол энийг бас тэг магадгүй нөхөртөө хайртай те бол энийг бол төвчж гаргах чадaltaй болов гэж би хардаг. Тэгээд хүнд дасгалууд энэ төр бол айхтар хийгээгүй. Хоол бол бүрч сайгаагүй. Би ер нь бол ер нь их хоол сайгаад байдаг бол биш. Ерөнхийдөө жингээ хөдөлгөөнөөрөө хасчдаг гэж ойлгож байна. Тэгээд хүн сэтгэл зүйн бас их чухал юм шиг үлээ. Тэгээд төрснийхаа дараа за би эргээд ажиллаа их хэвээр. Би андраг ингээд би болгоцсон учраас одоо андраад намайг зорж ирж байгаа хүүхдүүдтэй би харагдах хэвээр тэр хүүхдүүдэд би хичээл орох хэвээр учраас ийм амар царайтай ч юм уу ийм нөгөө амар төрсний дараагийн тэр нөгөө өөрийн сэтгэл готролтой автаад байж юусоо болохгүй маань гэдэг тэр одоо нөгөө бодол надад аягүй их нөлөөсөн л та. Тэгээд ээжигээ хараад бас их урам зориг авдаг л та. Тэгээд манай ээж одоо 4 хүүхэд гаргасан ер нь бол бид нар дөрүүлээ. Тэгээд ээж маань одоо ч гэсэн сайхнараа байдаг. Тэгээд ээж маань бас хэлж захидаг юм юу вэ гэхээр эмэгтэй хүн бүхэл цаг үед гоё сайхан харагдах хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр нөгөө эмэгтэй хүний өөрийнх нь зан чанар, өөрийнх нь давуу тал нь, өөрийнх нь магадгүй бусдад үзүүлдэг тэр давуу тал нь гаднах гоо үзэглэн, дотоод гоо үзэглэн нийлээд гоё зүйлийг хүмүүст хүргэж чаддаг байх хэрэгтэй гэдэг тэр зүйлийг бас ээж минь надад их үлгэр жишээ болж харуулдаг. Би ээжтэйгээ хамт аваад ингээд явхад их чинь юм уу гэл ингээл одоо би арай уртаа харагддаг бах те. Ээж маань айгу залуу харагддаг. Тэгээд манай жижиг одоо яг байгаа наснаасаа бараг 10 насаар залуу харагддаг хүн л те. Би тэрийг ер нь их бахархалтай хэлдэг шүү дээ. Тэгээд миний ханы ээж ч гэсэн их гайхалтай хүн байдаг. Тэгээд хоёулаа л их хөнгөн шингэн их залуухан, хоёулаа одоо 50-тай хүмүүс гэхэд бол их тийм залуу сэтгэлгээтэй. Тэгээд ер нь бүх юмыг болгоно бүтэн болон чадна хийн. Окей би ядрахгүй болгоно гэсэн л нэг тийм л гоё энергитэй л хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс байгаа болохоор бид нар байгаа. Тэр хүмүүс байгаа болохоор бид нар ийм хүн болсон. Хүүхдээ 4 сар гарантай хүмүүс нь гаргалаа тийм. Хүүхдээ 7 сартай хүмүүс нь гаргасан. Одоо хин харж байна. Яг одоо бол манай ээж эмчилгээнээс ирсэн манай хүүг харж байгаа. Тэгээд асрагч охинтой. Тэгээд асрагч маань болохоор бас хичээлийн цаг зав гаргаж хардаг. Тэгээд бусад зарим тохиолдолд манай хадам ээж харна, зарим тохиолдолд манай ээж харна. Ер нь 7 хоногийн 3 өдөр бол би өөрөө яг тулаад ингээ хардаг. 7 хоногийн 3 өдрийн чинь 2 өдөр нь ажлын өдөр, 2 өдөр нь амралтын өдөр. За 2 өдрийн амралтын өдөр бол миний 3 өдөртэй нэмэгдээд. Тэгээ ер нь бол 5 өдөр би хүүхдтэйгээ яг хамт байдаг. 2 өдөр нь ажиллаа зохицуулах гадуур ажилтай байдаг. Тэр өдөр бол үнэхээр амар ажилтай байдаг. Тэгээд өглөөнөөс хаварлал яг орой бараг 11 12 гэж орж ирдэг. За тэгээд манай зочид одоо үзэгчээр ирсэн оюутнууд маань шомболцоод суугаад байна. Хин орж байгаа юм бэ хичээ гэдэг. Топ модель бадам гэрэл өргөцөө гэсэн чи тэгээдсэн. За тэгэхээр одоо ингээд та хэдийн боломж ирж байна. Манай зочноос ямар асуулт сонирхож байна. Үзэгчдэд дахиад хэлгээд манай өнөөдрийн бас
нэвтрүүлгийн үзэгчдээр радио телевизийн дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд за радио телевизийн сургууль маань соёл урлагийн их сургуулийн харьяа болсон байгаа. За сэтгүүлийн ангийн оюутнууд ирсэн за мөн Андра модель загварын агентлагийн бас суралцагчид ирсэн байнамаа. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та тэгээд анх яаж нөхөртэйгээ танилцсан бэ? Вики ахын танд ямар зан чанар нь илүү их таалагдсан талаараа бидэнтэй ярилцаач. Нөхөртэйгээ за анх биенийг олж харсан гэвэл их урт хугацааны өмнө л доо бараг 6 жилийн өмнө юм уу? Яг танилцаад тулаад ингээд ярилцаж үзсэн үг гэвэл бид нэг говь кашмирын зураг авалтанд говь билүү гоёо илүү зураг авалтанд хамтдаа орж таарсан. Тэгээд тэр үед би бинтэй танилцаа. Тэгээд яг хамтдаа зураг авалтанд ингээ нэг партнерлаж ороогүй мөртлөө зүгээр бид нар ингээ нэг 2-2 ингээ партнерлцсан. Тэгээд өөр нэг бас модель охинтой партнерлаад ингээ зурганд орж исэн. Тэгэхэд анх олж хараад үг сольж үзчихсэн. Тэгээд 2011 онд манай үний My Love гэдэг дуу гарах гэжсэн. Тэгээд тэр дуун дээр сонин тохиолно. Энийг одоо айгуул их ярьж байна да. 3 студиудээр санал болгоод тэр дуугаа. Тэгээ 3 студид нь гуруулаа миний нэрийг санал болгоод тэгээ ингээ бадам гэрэл тоглолцвол бадам гэрлээ тоглолцвол яасан бэ гэл. Бадам гэрэл байж болох уу гээл. Тэгэл ингэнгүүт 3 дахь тайм очин жахаа бадам гэрэл ингэнгүүт манай хүн за ерөөсөө л бадам гэрэл нь тоглох хэрэгтэй юм байна гэж бодсон гэсэн. Тэгээд над руу студийнх нь яриад тэгээд тоглохоор боллоо. За би окей за болчихно гэд. Тэгээд тоглохоор болоод бид тэр чинь бас их гоё гэрээ контракттайгаар тоглосон. Гэрээ байгуулсан шүү дээ. Тийм нэг гэрээ байгуулсан. Гэхдээ нөгөө дуучинтай нь студидтэй нь гэрээ байгуулад би студиэр нь агентлагийнхаа рекламыг хийлгэхээр болоод тэгээд оронд нь клипэнд нь тоглож өгье гэдэг тийм одоо нөгөө бартерын шоумаар ер нь клипэнд нь тоглосон. Тэгээд яг тэр үед чинь My Love гэх тэр дууны клип их өөрөө нөгөө юм романтик тэгээд яг хосууд шиг байх хэвээр тийм клип байгаад байсан. Тэгэл их ойрхон байсан гэхүүдээ. Тэгээд ер нь бол би биэндээ яг тэр үеэс эхлээд татагдаж эхэлсэн. Тэгээд тэр өдөр тэр зураг алчи 2 хоног үргэлжилсэн. Тэгэл яг 3 дахь хоногоос нь кино үзэх үү гээл гээл кино үзэл. Тэгэл ер нь бол би ингээд нөгөө манай ч өөрөө их цэмцгэрэлтэй их цэмцгэр тэгээд айгүй хувцсанараа өөрөө айгүй гоё тохируулж өмсдөг. Байнга л ийм одоо ер нь зэгзгэрл ийм залуу байдаг. Тэгээд өөрөө их жентл зантай, их джентлмен. Тэгээд ер нь хаалга нөгөө саяны миний эрэгтэй хүн хаалга онгойлгож өгөх ёстой гэдэг шиг л ингээл эрэгтэй хүмүүний хийж өгөх ёстой тэр нөгөө джентлмен зангуудыг л ингээл айгүй надад үзүүлнэ. Тэгэл тэр үед чи мэдээж эмэгтэй хүн тийм юм айгүй дуртай шүү дээ. Тэгэл айгүй сэтгэл татагдана. Тэгээ гол нь татагдсан зүйл нь өөрийнх нь нөгөө хүсэл зорилго мөрөөдөл нь байсан л та. Тэгээд миний өөрийн хүсэл мөрөөдөл бол их томоор би хардаг. Тэгээ ер нь бол жил болго ингээл ахиулаад нөгөөдхөндөө хүрэхийн тулд ингээл яаж хүрэх үү гэл ингээл ахиулдаг. Манай хүн ч гэсэн өөрөө яг тийм зан чанартай байсан. Мөрөөдөл зорилго аль болох том байх хэрэгтэй гэдэг үзэл бодолтой. Тэгээд тэрнийхэн дагуу бид хоёр их амархан ойлголцсон. Тэгээд тийм хийх дуртай юм уу тийш дээ. Тэрийг хийхин тулд одоо тгий штэ гэл одоо нэг арга замаа ярилцаал ингээд аюу их ярилцах дуртай бас хоорондоо. Тэгээд манай хүн ч гэсэн өөрөө их яриа. Тэгээд хоорондоо яриад ингээд суугаад ихлүүл ерөөсөө дуусахгүй ингээд бид хоёр ярилцаал ингээд тэрийг нь тэгж шийдээ. За тэгвэл тэрийг нь тэгээ шийдчихээ. Гэхдээ яг ярилцлага маань дандаа шийдвэр гаргаж төгсдөг болохоор их одоо зөв зүйтэй бас их урт хугацаа зарцуулдаг ч гэсэн хэрэгтэй мэдээллүүд хэрэгтэй шийдвэрүүдээр дүүрэн байдаг гэж хэлж болно. Тэгээ манай хүн чи айгүй хүлээцтэй их тийм ер нь л би харинараа их одоо миний их түшиг тулгуур юмдаа ер нь тэгэл намайг ингээл ажилдаа завгүй байх болгонд л намайг ойлгодог дэмждэг. Сая ч гэсэн намайгс оруулж ирээл оруулж өгөөл тэгэл би нөө чумдаантайгаа ингээл явж байгаа. Харин чи яаж чумдаан чирхий би яваад оруулаад өгье гэл ингээл намайг оруулж өгөөл гаргасан. Тэгээд битээ би биэндээ ер нь өөртөөсөө их илүү их хайртай. Өөрсдөө хайрладагаас илүү их би бинийг их хайрладаг гэх юм уу. Юун дээр маргадаг вэ? За маргадаг юм за их ховор доо тэгээ яг мэдээж л ихнээ нөхөр болсон хойно зарим тохиолдолд тунж минийх асуудал байлгүй л яг те киноноос гарахтаа хөтлөхгүй бол хөтлсөнгөө чи гээл би ингээл ууралдаг ч юм уу те сугтаа явж ах чинь гараа ингээ барьчихгүй ч юм гээл миний ер нь ууралдаг юунууд аюу тийм иймэрхүү л нэг юм жижигхэн тэгээд ийм зүгээр нөгөө халамж яасан ч юм уу те тиймэрхүү л байдаг те манай үний ч гэсэн адилхан өмсөд гарсангөө чи тэгсэнгөө гээл ингээл юм жижигхэн юм дээрээс л битээр ингээл би биндээ тунаа гэтээ яг ер нь бол их амархан ойлголцож хоёлоо ярих дуртай хүмүүс учраас их амархан ярилцаад ойлголцдог гэж хэлж байна. За баярлалаа. Тэгэхээр бид бас нэвтрүүлгийн зүгээс топ модель бадам гэрэлтэй ярилцахдаа ер нь бол
анхны хайраа хэрхэн одоо ханыгаа хэрхэн сонгосон бол гэдэг энэ асуудал бас анхаарал татаж байсан. Тэгээ манай үзэгчид бас зарим нь мэдэж байгаа хаа. Punk Beat гэдэг хамтлагаар 2004 онд бас үзэгчдийн танил болж байсан. Дараа нь өөрийнхөө R&B хит уран бүтээлийг хийж цомог гаргасан. Одоо харин бизнест зүтгэж аваа нэгэн залуу бол Бадам гэрлийн манд хань байгаа. Тэгээд хань нь одоо гэргийгээ хэрхэн сонгож дурлалаа хэрхэн илчилсэнийг бас бидэнд ярьсан байгаа. Ингээд энэ бичлэгийг хамтдаа үзье. Тэгээд энэний дараа үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. Тийм юм авцсан юм уу? Авалгүй. Тэгээ авсыг яанаа гэдэг. Дээрэн гэхдээ энэ юу ч айгүй. За би бол хамгийн түрүү тааныхаа ийм тууштай зүтгэлтэй үнэнч энэ гайхалтай олон зан чанар хамгийн гол нь дайчин. Тэгээ үнэ тавьсан зорилгоо төлөө бол үнэхээр тууштай зүтгэж чаддаг. Өөрийнхөө итгэл үнэмшил бат зогсож чаддаг. Гайхалтай их нэрлэлтэй. Юм чис би ч гэсэн одоо яг өөрөө адилхан авцсан юм шиг л одоо ингээл дотор зүрх ингээл хурд хурдан цоглол догдлоо байна. Тэр зарлах мөч хүртэл бол. Гэтэ энэ жил бол яг чи миний хувьд илүүтэй нэг тийм дотор нэг тийм зүүн совин байгаад байсан л та. Хэрэг авчих уу авчаасаа гэсэн тийм хүсэл. Сүүлийн 3 жил бас тэр маань дараалж яригдсан те. Тэгээ одоо цаг нэрээд ямар ч үсэн бас баяртай байна. Тэгээд бас манай гэр бүлийг одоо дэмждэг ойлгохтой залуучууд маань те. Тэгээд дээрэс намын гол бас загварын салбарыг бас ойлгодог хүндэлдэг. Тэгээ манай эхнэрийг маань бас одоо дэмжижсэн олон хүмүүст бүгдээрэнд маш их баярлалаа гэж ихнэрийнхээ өмнөөс хэлээ да. Хобби нөхөр гэж дуудуулахад цаашдаа ямарх байх бол Сайхан л байна шүү дээ. анх Бадам гэрлийн юуг нь харж юунд нь дурлж исэн бэ? Уус хамгийн түрүүнд би нүдийг харж ирсэн. Тэгээд одоо толгойд айгу олон юм иргэлдээд байна л да. Нэг юу яагаад ороод ирсэн болохоор тэгээд нүдийг хараад ер нь бол тэр дотоод ертөнцийн илүү мэдрэгшил болсон гэх юм те. Тэгээд ер нь бол нэг өөрийгөө илэрхийлэх тэр байдал, бие авч байгаа байдал, тэгээд өөрийнх нь тэр гайхалтай гэр бүлийн хүмүүжил гэдэг олон зүйл бол угаасаа татсалтай. Хараа яаж илчилсэн? Тэр харилцан илчилж байсан шүү дээ. Тийм үү? Тэгээ хоёулаа бие биендээ сайн болол дасаал хайртай болол тэгээд Зүгээр яг сэтгэл хөдлөлцөө үед нь яг яасан байна. Тэ, ер нь үнэ. Уулзаад нулимсан цэлгнээд байна уу? Ер нь нөгөө нэг юу яд шүү дээ. Бид нар ч бас бие биендээ амар ирэх байхгүй. Тэгээ амар ирхэлдэг. Тэгээд би бол жоохон тийм нэг жоохон хахир талтай, жоохон хатуу талтай хүн. Тэгээд хүүхд гаргаснаас хойш бас их зөөлрөөд их одоо их юм уян болчиход байгаа. Тэгээл ингээл жоох юм болонгууд л өлөөс унахчих гал үзээд шүү дээ. Тэгээ зүгээрээ миний их сайн залуу л да. Ер нь их сайн залуу. Намайг авангуут л яг хамт авцсан юм шиг л заа чи ингээл ингэж мэнгээл тэгэл явсан шүү дээ. Тэгээд амар хайртай. Эмэгтэй хүн амьдрал дээр аав шигэ эсвэл ах шигэ тийм өөртөө ойр дотн өссөн өвөө шигэ гэдэг юм уу тийм эмэгтэй хүнийг илүү сонгодог гэсэн. Тэгэхээр Бадам гэрлийн хувьд бас 4 залуугийн донд өсөж хүмүүжсэн ийм бүсгөө 3 эрэгтэй дүүгийн том ихч одоо айлын ганц охин. Тэгэхээр таны аав дээрэс нь 3 эрэгтэй дүүтэй адилхан зан чанар нөхрөөдтэй нь байдаг болов. Нэгдүгээрт, хоёрдугаарт ер нь олон ирчүүдтэй гэр бүлдэх ганц охин нь байж өсөх. Тэгэхээр аз жаргалтай болоод хэцүү зүйл нь юу байдаг вэ? Амар гоё штэ. Тий, би бол дүүнэрийн алган дээр нь бөмбөрдөг л хүн дээ. Ер нь манай дүүнэр одоо бол том болсон. Хамгийн бага нь одоо 11 настай. Тэгээд хоёр том нь бол одоо 23 бараг нэг нүрлээ 22 та хоёр залуу. Тэгээ ер нь бол их том болцсон залуучууд байдаг. Тэгээ надаас өндөр тэгэл би хажууд нь ер нь тэгэл анаа тэгмээр байна, анаа ингэмээр байна. Тэгэл болохгүй юм гарангуут л нөгөө дүүнер лугаа залгаал анаа тэгсэн чинь тэгээ тэрийг тэгмээр байна гэл өчтөр бас BSBN дээр бас нэвтрүүлэгтэй ажилдаа явж хаад дүүрүүгээ яриад анаад нь хувц дутцсан. Би яах вэ гэсэн би аваад ирэх юм тэгж яваад ир гэл ингээл эргэлтэл ер нь бол тэгэл байж байгаа. Тэгээд энэ одоо надад ийм гоё одоо нөгөө
хамтлаг тий надад миний түшиг тулгуур миний одоо хамтдаа байгаад лаг байж чаддаг энэ гэр бүлийг бэлгэлсэн бас ээж аав хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ миний ээж бол энэ гэр бүлийн үн цэнийг гэр бүл олуулаа байх хэвээр хамтдаа байх хэвээр бие биенийхээ төлөө байх хэвээр гэдэг энэ үзэл бодлыг ер нь бол манай ээж өвөө аав гэл энэ гэр бүлийн хүмүүс маань их сайн ингээд суулгаж өгсөн. Тэгээ ер нь бол дүүнэртээ маш их хайртай. Тэгээд миний бүхэл цаг үед хамтдаа байдаг. Тэгэл манай том дөө мөч намайг хацар мацар дээр өмсөхгүй шүү дээ. Духан дээр ирж үнэрлэн. Тэгээ өөрөө тийм их одоо ийм ах шиг л тийм хүн л дээ. Тэгэл надад ихсэн нэг том залуу манай шавнар бас тэгж олж ирсэн. Хизээлээ бид нар бас нэг парк дээр тоглоод явж илээ л гэсэн чинь маад уу ирээд надад юм авчирч өгч би шавнартаа ингээ баха охтуудтай байж ич таарахгүй. Тэгэл ясан чинь би ингээл явж исэн чинь араас анаа гэж дуудсан гинэ. Тэгэл ингээл нөгөө хав ойрох хүмүүс нэг том залуу анаа гэж дуудангууд ингээл гайхаал те. Тэгэл би анаа гэж дахиад намайг дуудангууд нь би хараад ингээл өө миний дүү гэл би нөгөө эрхлүүлээл ингээл яс чинь хүн дуудаад ах чи анаа одоо сонсохгүй юм. Анаа гэж зөндөө дуудлаа штэ бэ гэл. Тэгээд би ингээл инээгс чинь манай шавнар нэг том залуу анаа гэж дуудаадсэн чи багш аюу харагдаж байна гэл ингээл бас боо инээдэн болол ер нь бол одоо бид нар метр иртэй өндөр залуу байдаг байхгүй. Тэгээд ер нь бас л миний түшиг тулгууруудын нэг л дээ. Тэгээд их сайхан гэр бүл төссөн би их азтай охин. Тэгээд ээж маань ер нь бол манай дүүнэрт эмэгтэй хүнийг асар ихээр хайрлах ёстой, асар ихээр тэр хүмүүсийг үнэлэх ёстой гэдгийг ойлгуулж өссөн. Одоо л манай дүүнэр найз охтуудыгаа бол тэгээд ер нь бол их эрхлүүлэн дээ. Аав ээжийнхээ хинтэн илүү ойрхон ер нь адилхан өстэй царайтай, зан ааштай. Автагаа хамт байхаар хүмүүс автагаа адилхан байна гэдэг. Тэгээ ээжтэйгээ хамт зогсохоор ээжтэйгээ ямар адилхан ингээл ер нь бол тэр хоёр үнэл бүтээгдэхүүн болохоор аль алинтай л их адилхан. Тэгээд автагаа гэвэл хамар шүд хоёр нь илүү их адилхан. Манай аав яг ийм хамартай. Тэгээд ийм шүд нь бол бүр ийм цав цагаан яраасан шүдтэй байхгүй. Тэгээ би бол бас арай гүцэхгүй л даавгаа. Тэгээд бүр ингээд энийгэнгүүт ингээл гялалзаал харагддаг. Тэгээ би аавынхаа тэр өөртөө арчаатай тэр байдалд бас их дуртай. Өглөө босоод тасгал хийгээл гүүж муугээл дугуй муунаал ингээл ерөөсөө айгүй тийм актив амьдралтай хүн байхгүй. Тэгээд одоо бас манай чорч чинь насныхаа хүмүүсийн дунд бол их залуу сэтгэлгээтэй залуухан хүмүүстэй. Тэгэл хүүхдүүдийнхээ амжилтыг бас их үнэлж дүгнж бас биднэрт урам зориг өгч чаддаг тийм гайхалтай хүмүүс. Таны өмнө нь гаргаж байсан том амжилт гэвэл Монголын мисс за өнөөдөр топ модель боллоо. Аав ээж хоёрын зүгээс ч гэдэг юм хадам ээжийн зүгээс, хадмуудын зүгээс ямар баяр талархлын өгөөд ирэв. Шууд л уц дуурал эхэлсэн байлээ. Тэгээ би нөө ярилцлага энэ төр өгөөл тайзан дээр чинь би бас их удлаа штэ тий нөгөө тайз дуусны бүх юм дуусаад тайз ингээ хаацсан багтал ярилцлага өгөөл зогсчихсан. Тэр хооронд утас айгүй их дуурсан барыг 40 хэдэн дуудлага ирсэн байсан. Тэгээд 30 хэдэн мессеж 40 хэдэн дуудлага ирсэн. Би тэгээд дараа нь жоохон завтаа болоод ингээ харсан чинь миний хани ээж залгацсан, манай ээж залгацсан. Тэгээд ээж аавыгаа залгахт нь би яг нөгөө утасны ингэж харж сууж таарад манай дахиж залгаж таараа. Тэгээд ээж над руу яг уйлаад залгасан. Миний охинстай хайртай шүү охиндоо баярлаа. Баяр үргээж амар баяртай ингээл аав бас залгаал. Миний охин ч өстө нэрэ бүгдийг авчлаа. Яасан ингээл нөгөө амар эмоцоор айгуу гоё юм яриад би ааваа жоон 50 яриараа аавны ч хөөрөөд аавны ч догтлоод гэл зүгээр ерөөсөө тэгэл ингээл гараал баг гүхэд бэлэн байна гэсэн хүмүүслээсэн. Тэгээд миний амжилтын ард угаасаа миний гэр бүл байдаг. Тэгээд миний одоо амжилт алдаа оноо бүхэл зүйл дээр миний хайртай ээж, аав, тэгээд миний хань миний хүү маань хүртэл намайг дэмждэг. Тэгээд өчигдөрхөн манай хүү өдөр нь намайг гарахтаа ер нь нэг тэгдэггүй байхгүй. Тэгээд гарахаа өмнө тэврээл авсан. Тэгээд би мэдээж ингээл айгуу дуртай тэврүүлэл ингээл байжсэн чинь намайг ингээд өмссөн байхгүй. Уруул дээр ирээд ингээд одоо айтай хөвгт чинь тэрийгэ мэднэ гэдэг их ховор байх гэж би бодоод байна. Тэгээд ингээл уруул дээр ирээл өмсөөл. Тэнгүүт нь би айгүй их урам авсан. За надад нэг гоё юм өрөөж ин да гэж бодоод тэгэл хүүгээ боолгосон чинь ингээл ингээл гойдоо гэж хэлсэн чинь ингээл миний юм зөөрайгаал ингээл тэгэл над руу арчаал ээжээ ингэж тэнгүүт нь би бүр баярлаа. Тэгэл айгүй нөгөө гоё эмоцтой гэрээс гарсан. Тэгэл яг тэр ирчээрээ явсаар хал тайзан дээр ч гэсэн тэр нөгөө гоё нөгөө хүүгээ бодсон гоё ирчээрээ хүүгийнхаа тэр нөгөө өмсөлтийг бодоод би чинь бүр ингээл нөгөө баг хайлах гэж байгаа юм шүү. Тэгэл энэ чинь ингээл ийм ассан л юмтай яваадсэн шүү дээ. Сайн байна уу? Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
Сүйсийн радио телевизийн 1-р курсын найруулагчийн 1-р курсын оюутан байна. Та тэгээд энэ мэрэгжилтэд дурлах болсон шалтгаан нь юу юм болоо? Юунд нь илүү дурласан юм бол мэрэгжлийнхаа? Яг загварын энэ салбарт бас их туршлагаар мэрэгжил болгодог салбар. Тэгээд яг 10 жилийн турш энэ салбартай яв цав ингээл яг дотор нь ингээд байгаад огт нэг жил холдож үзээгүй. Тэгээд энэ хугацаанд асар их зүйлийг сурсан учраас би өнөөдөр бас загвар өмсгч гэж хэлүүлэх энэ одоо нэрийг зүүх одоо боломж олцсон. Тэгээ миний бас яг академик мэрэгжил бол маркетингийн удирдлагаар төгссөн, компьютер техник менежментийн сургуулийг. Тэгээд энэ хоёр зүйл холбогдоод надад их одоо гоё одоо нэг хоорондоо их сайн уусаж, хоорондоо их сайн холбогдож чадсан. Тэгээд би өөрийнхөө маркетингийн мэрэгжлийг өөрийнхөө дуртай зүйлтэй хослуулад одоо Андраа бий болгоцсон байгаа. Тэгээд Андра бол миний цэвэр хүсэл мөрөөдөл дээр тулгуурласан мөртлөө би мэрэгжлээ бас энэ дээр гаргаж чаддаг. Тэгээд маркетинг гэдэг бол яг удирдлагын мэрэгжил учраас яаж зохион байгуулах уу, яаж менежмент хийх үү, яаж ингэх үү гэл бүх зүйлийг нь бас ингэж юу яаж чаддаг учраас мэрэгжилтэй маань хоёр мэрэгжил маань хоёулаа их гоё явц цав нийцсэн. Тэгээд тайзан дээр алхахтаа бол би асар их урам зориг, асар их тийм нөгөө хүмүүсийн алга ташилтандаар алхахт чинь их гоё. Тэгээд айгүй их тийм урам авдаг, маш их тийм хүмүүсийн нөгөө намайг хайрлсан, намайг одоо дэмжсэн те гоё харагдаасаа гэсэн тэр нэг харц, тэр нөгөө энерги нь над руу ингээд ирж байгаа нь одоо бүхий л үеийн турших те миний нөгөө эрч хүч энергийг нөхдөг. Тэгэхээр түрүүн бас одоо агентлагийнхаа талаар мэрэгжлийнхаа талаар ярьлаа л да. Тэгээд харж байхад ер нь Бадам гэрэлд өмнө нь Америкийн нэг дизайнераас үлээ юу лээ зурагчин гэрэл зураг Joel Gaines санал ирж байсан шүү дээ. Тэгэхээр гаднаас ер нь нилээдгүй санал ирсэн бах. Тэр саналуудад ямархуу хариу өгөв? Ер нь гадагшаа одоо карьер хөөх бодол байна уу? Миний хувьд бол би бол яг мизийн тэмцээнд л оролцож үзсэн хүн. Тэгээд одоо л яг модельийн шугамар тэмцээнд оролцож үзэх тэр хүсэл одоо яг буцалж байна. Тэгээд гэхдээ бас би чин гэр бүлтэй хүн учраас яг дуртай цагтаа ингээл яваал ингээл юм гэдэг бол тийм юм байхсгүй л дээ. Тэгээд мэдээж бололцоотой цаг үед нь нэг тэмцээн бол төлөвлөсөн байна. Тэгээд тэр тэмцээний цаг хугацаанд өгөхөөр манай үзэгчид мэдэх бах. Одоо бол ер нь арай болоогүй байна. Тэгээд тэр тэмцээнд бол бас амжилттай оролцъё гэж бас төлөвлөж байна. Андрагийн үйл ажиллагаа бол ингээд ер нь бол нэлээд жигдэрчлээ л дээ. Тэгээд тэгэхээр одоо бас нөгөө миний шавнар багшлаад эхэлсэн учраас би ер нь бол агентлаг дээр зөвлөх багшаар л ажиллаад байна л да тий. Яг ерөнхий багш нараар миний шавнар ажиллаад эхэлчихэд байна. Тэгээд зөвлөх багшаар ажиллаад яг мэрэгжлийнхаа дагуу ахаад өөр зүйлүүдийг бас хийхийг хүсэж байна. Бизнесийн салбарт хантайгаа нийлээд бас олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Тэгээд бид хоёр бас өөрсдөө гэсэн гэр бүлийн сантай. Тэгээд тэр сангаараа дамжуулаад бас олон хүмүүст туслахыг хүсэж байна. Тэгээд ер нь бол мисс тэгээд топ модель гэсэн энэ хоёр цолныхон төвшөнд хүрэхийн тулд миний бие бол цаг мөч болгоныг бодож тунгааж цаг мөч болгоныг зөв зөвтэй зарцуулах гэж бол хичээнэ. Тэгээд чимээгүй болоод ингээл дугуй амьдрахыг бол хүсэхгүй байна. Ямар ч тохиолдолд энэ одоо цол хэрэгмийнхаа энэ цолынхон төвшөнд хүрэхийн тулд тодорхой зүйлүүдийг бол байнга хийж явах хэрэгтэй гэдэг тэр үүргээ бол ухамсарлаад явж байгаа л залуу хүн. Тэгээд залуу хүн учраас мэдээж намайг одоо нөгөө буруу ярьж ингэж гэсэн шүүмж бол зөндөө байгаа л гоо. Гэхдээ алдаанаасаа суралцаж чаддаг болохоор миний хувьд цаашдынхаа олон зүйл дээр анхаарад алдаагаа засаад илүү сайжруулах тал дээр бол их анхаарч байгаа. Яг хувь хүнийхээ хувьд 3 үгээр тодорхойлбол за эрч хүчтэй, зарчимж, шантраашгүй. Тэгвэл таны бусдаас ялгардаг онцлог дахин давтагдчихгүй байдал юу вэ? Миний хувь хүний үзэл бодол.
Ямар? Миний ер нь бол би өөрийн гэсэн үзэл бодлыг хинээрч эвдүүлэхгүй, хинээрч одоо балруулдуулахгүй. Ер нь бол миний үзэл бодол надад маш чухал байдаг. Тэгээд миний үзэл бодол бол манаас гэр бүлийн үзэл байдаг. Тэгээд гэр бүлээрээ бид нар бас амжилттай бас үлгэр жишээ хүмүүст зөв зүйлийг түгээсэн тийм гэр бүл байх юмсан гэсэн одоо хүсэл тэмүүлэлээр дүүрэн байдаг. Тийм л залуу гэр бүл бас л энгийн л нэгэн гэр бүлүүдийн адил. Тэгээд үзэл бодлын маань эвдэх гэж их олон хүмүүс оролцдог л доо. Тэгээд тэр нь их хвчлэн нөгөө нийтээс ирдэг. Тэгээд яг нөгөө шүүмж, доромж, алын янзын юм маань намайг эвдэн гэж бас боддог байх л та. Гэтэ энэ бол болгон надад эсэргээр би эндээс за ингэж хэлж байгаа юм чинь би энэс илүү энэ хэлж байгаатай адилхан байж эсвэл энэ хэлж байгаатай жишг байж юусоо болохгүй шүү дээ гэсэн бодол үүсэл тэгэл зарим нэг нь бол юусаа бараг анзаарч хардаггүй гэхүү тий. Ер нь доромжийг бол анзаарч хардаггүй, шүүмжийг бол мэдээж хүлээж авах. Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Би бол шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй хүмүүсийн нэг л дээ. Тэгээд хүмүүс мэдээж намайг үнэлсэн учраас тэр хүмүүсийн үнэлэмжинд хүрэхийн тулд бас би тодорхой хэмжээнд хүмүүсийн шүүмжийг бол хүлээж авах хэрэгтэй. Тэгээд тэрийг бас ухамсарлсан мэдж байгаа. Гэхдээ доромжлол шүүмж хоёр бол хоёрын асар ялгаатай учраас хэрвээ доромжилж ивэл магадгүй тэр хүнтэй зүгээр нүүр тулаад ярилцаад үзэхэд тэр хүн тэр сэтгэлээсээ шал өөр сэтгэлтэй болцсон байдгийг бол би олон удаа мэдэрчээсэн. Улс төрд орж магадгүй нэг нөхцөл байдал харагдаж байсан. Ер нь нам дийлсэн гэдэг мэдээлэл гарч ирж байсан. Энэ хэр үнэн бодтой юм бэ? Гүг тийм юм ерөөсөө байхгүй. Би чинь ямар нэгэн нам тарья байх ёстой хүн бол биш шүү дээ. Мисс хүн тэгээ дээр нь топ модель. За ер нь бол загварын салбар бол тийм одоо улс төртэй бас холбогдоод байх шаардлагатай салбар бол биш. Тэгээд би бол одоо улс төртэй нэг холбогдъё гэсэн бодол бол байхгүй. Ер нь ирээдүйд ер нь бол тийм бодол байхгүй. Зүгээр гэр бүлийнхаа хувьд ярихад манай хүн бол улс төрд бол орох ёстой гэж би боддог. Тэгээд мэдээж манай хүн байгаа учраас би бас байгаа гэсэн үг. Тэгээд бид хоёр бол нэг л хүнээс ялгаагүй учраас хэрвээ миний хань орвол, миний хань тэнд байвал би хажууд нь заавал байх ёстой. Би ард нь заавал байх ёстой. Тэгээд ард нь байгаад хажууд нь байгаагийнхаа хувьд бол өөр ойлтой тэр хүнийг зөв чиглүүлэх гэж бас хичээл зүтгэл гаргах ёстой. Яг таны насан дээр одоо топ модель аваад тэгээд хүүхэдтэй тэгээд гэр бүлийнхээ амьдралыг одоо цуцалж байсан бас загварын салбарын хүмүүс нэлээд хэд байгаа л да. Эднэрийн алдааг альваараа давтахгүй юмсан гэж боддог бай. Ер нь бол хувь хүний л амьдрал. Би бол одоо тэр хүмүүсийг тэрэн салчлаа гэсэн зайлуулдаа ч юм уу эсвэл хүмүүсийн ярьж байгаа шиг топ модель болохоор саллаа, эсвэл мисс болохоор саллаа гэдэг. Энэ бол хувь хүний амьдралд хэтэрхийх оролцоод байгаа юм шүү гэдэг тэр асуултыг эргээд өөрсдөд нь тавьмаар байдаг л та. Мэдээж яг үлгэр дуурай гэж ярьж байгаа ч гэсэн үнэхээр болохгүй бүтггүй байгаа юм. Тэр цаг хугацаанд таарсан бол тэрийг бол бид нар шүүж тунгаах хэрэгтэй хүмүүс биш. Миний хувьд бол манай гэр бүл бол бат бөх байгаа. Манай гэр бүл бат бөх байх болно. Энийг бол ер нь бол амбартаг хэлж байна. Загварын салбар хүнийг ямар болгож төлөвшүүлдэг вэ? Тэр дундаа эмэгтэй хүмүүсийг багш нараас нь бас их шалтгаалдаг. Тэгээд миний хувьд бол халина багш надад маш их зөв үлгэр дуурайл үзүүлж байсан учраас би одоо ч гэсэн шавнартаа зөв зүйлийг түгээх юмсан, зөв үлгэр дуурайл үзүүлэх юмсан гэж хичээдэг. Загварын салбар бол гоо зүй соёлын салбар. Тэгэхээр гоо зүй соёлын хэмжээнд энэ хүүхдүүд бол ясар ихээр өөрийгөө өөрчилж чаддаг, өөрийгөө сайжруулж чаддаг гэсэн. Өнөөдөр нийгэмд нэг буруу ойлголт байна л да. Загвар хөөсөн охтууд одоо төрөвчөнд хин нэгэн мөнгөтэй хүний төрөвчөнд багтдаг ч гэдэг юм уу те. Нэг юм нийгэмд нэг одоо ойлголт бол яваад байдаг. Энэ асуултанд бас тойроо замаар хариулаасай гэж бодсон үүднээсээ тэр хүмүүжил төлөвшлийн талаар асуултаа та. Ер нь нэгдүгээр эхлээд тэр хүний хүмүүжил, хоёрдугаар тэр хүний сонголт, гуравдугаар бид нар бас л оролцох хэрэгтэй. Ерөөсөө л юм. Яагаад бид нар хувь хүний сонголт, хувь хүний шийдвэрт оролцох хэрэгтэй гэж. Хэрвээ тэр үнэхээр тэгэл за магадгүй төрөвч сонгосон бол төрөвчийн амьдрал удаан биш. Тэрийг мэдээл сонгосон байлгүй дээ. Тэгэхээр заавал тэр хүнийг шүүмжлэл, доромжлох шаардлага байх ч юм уу. Тэр хүн таны биеэр, таны ухаанаар, таны толгоогоор, таны нүдээр амьдраагүй бол тэр хүний амьдралд оролцох шаардлага бид нарт юусоо байхгүй. Би ч гэсэн алдаа оноо гаргаж байгаа хүмүүсийг за алдсан бол дахиад битээ алдаасаа гэж боддог болохоос ш алдчихлаа да ашгүй нэг юм уулах нэг юм гарлаа гэж бодож би бол тийж юусоо чадахгүй. Би бас бусдыг ч гэсэн тийм бүгдийг яг адилхан хүлээж авах гэсэн үг. Тэг ер нь бол
нэг тоохгүй л орхидог. Тэрийг бол нэг би за мэдээж нөгөө бүр одоо миний шавнараас бол тийм хүмүүс байдгүй л дээ. Тэгэхээр би одоо яг тийм хүмүүстэй нүүр тулж үзээгүй байгаа учраас бас мэдэхгүй байгаа тийм. Ер нь бол энэ салбарын хатуу болоод үнэн одоо зарим харгас юмнуудыг бол гэхдээ мэдээж тэр бол байгаа. Энэ бол тэр саяны миний хэлсэнчлэн яг хувь хүний хүмүүжлийн асуудал тий. Тэгээд өөрөө хүмүүжил нь ямар байна? Тэгэл эцэг ихэн тэгжил хүмүүжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр тухайн хүүхдийн хүмүүжил сонголт тэр зүйлд нь бол бид нар оролцох шаардлага бол байхгүй. Мэдээж тэр сонгосон замаасаа шалтгаалаад хэр урт удаан наслах уу, хэр урт удаан зөв замтай байх уу, буруу замтай байх уу гэдгийг тэ өөрөөсөө шалтгаалах учраас бид нар тэрэн дээр тэр буруу явчлаа, тэр тэгчлээ гэдэг коммент нэрээ үнэхээр хэрэггүй гэж би хэлмээр байна. За тэгээд ойрын үед төлөвлөж байгаа зүйл юу байна вэ? Бидний ярилцах цаг бас ерөнхийдөө өндөрлөгдөх гэж байна. Одоо ингээд ер нь асар их ачаалттай байгаад байна. 12 сар ер нь их ачаалттай байдаг. Тэгээд шинэ оноо хүүтэйгээ айгуу гоё өгөхийг хамгийн түрүүнд хүсэж байна. Тэгээд хөө маань миний зассан ёлкны модыг бити нураагаасаа гэж бас хүсэж байна. Тэгээд одоо яг нэг хөдөлгөөнд ор зөвхөлд орсон явж байгаа болохоор магадгүй нураачвал одоо нөгөө шинэ жил өөр амьсгал бас ингэ сонирм болчих واخ тий. Тэгээд хүүгээ яаж тий их сахилахгүй. Тэгээд хүүгээ яаж юу яах вэ? Модтай нэг энэ мод байна, нурааж болохгүй байна гэдэг тэр нэг юуг мэдрэмжийг яаж төрүүлэх вэ гэж бит хоёр их бас бодож ярилцж байна л да. Одоо хөлд ороод юм зулгаагаал, татаж унгаал, өөрөө баярлал, дээрэн суугаад эргэлдээ тэгдэг насан дээр байгаа болохоор тэгээ ер нь өөрөө их цахилгагүй хөдөлгөөнтэй их хөгжилтэй хөвгт. Тэгээд бит хоёр чинь гэртээ ороод тэгэл шал өөр хүмүүс болол тэгэл хамтдаа бужигнаал ингээл тэгэл явчихдаг шүү дээ. За тэгээд бас их ажлын хажуугаар бидэнд цаг гаргаж ирсэнд баярлалаа. Зорж төлөвлөж исэн бас хэдэн жилийн өмнө мөрөөдөж исэн зүйлийнхаа үзүүрээс бас атгалаа. Одоо цаашаа дахиад зам байгаа. Таны загварын карьерийн хувьд Монголоор төгсөхгүй байх гэж бодож итгэж байна. Тэгээд өнөөдөр зам гаргасанд баярлалаа. Бид нэр хурууны хий гэж ток шоугаар нэрлсэн. Тэгээд бас зочдынхоо хурууны хийг дурсгал болгон авч үлдэж байгаа. Тэгээд бидэнд бас нэвтрүүлэгт маань зочилсан баталгаа болгож хурууны хийгээ үлдээгээч гэж хүссэн. Ийм гар хэсэгтэй юм уу вэ? За нухацтай үлдээлээ. Чанга дарлаа. За тэгэхээр үзэгчдээ хурууны хий ток шоу та бүхэндээ хүрж байна. Энэ удаагийн манай зочноор Монголын отгон топ модель Бадам Гэрэл маань урагдан оролцлоо. Тэгэхээр өнөөдөр бас цаг зав гаргасан дахин баярлалаа гэж хэлмээр байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Монголын хамгийн олон уншигчтай Info TV сэтгүүл, Hot News сэтгүүл хамтран ажилладаг. Тэдний бас жил болгон хүмүүст бэлэг болгон барьдаг ухаарахгүй гэж сургамжит өгүүлгийн энэ номны 3 дугаар дэвтэр гарсан байгаа. Энийг бас цаг заваараа уншиж оюутнуудаа бас хүргээрэй гэж хүсэж байна. Тэгээд мөн Info TV сэтгүүлийн сүүлийн дугааруудыг танд бэлэг болгох гэсэн байна. За баярлалаа. Үзэгчдээ тэгэхээр энэ удаа бас нэвтрүүлгийн маань үзэгчдээр соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн болон найруулагчийн ангийн оюутнууд Андра модель агентлагийн суралцагчид маань ирж хамтран оролцсон юм а. Та бүхэндээ бас баярлалаа. Баярлалаа. Хурууны хий ток шоуны дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай үзэгчдээ. Өндөг нэмэнхээ өөрчлөгдөшгүй, хуруу нэмэнхээ хувьшгүй, алга нэмэнхээ ардшгүй, минийхээ миний.